ярилцуулах юм бол миний хувьд хэвлэл мэдээллийн салбараар сурч төгсөөд хэсэг хугацаанд ажиллаж исэн. За харин одоогоор агаарын тээврийн салбартай амьдралаа холбоод явж байна. Миний хувьд шинээр ажлын талбарт гарч ажил, хувийн амьдралын сорилтууд, адал явдлууд донд өдөр бүр суралцж байгаа. Нэг басны том хүн болох аялалтаа явж байгаа 20-од насны залуу хүмүүсийн нэг байгаа. За өмнө нь би бүтээл салбарт ажилладаг байсан болохоор тэрөө одоо хийж байгаа энэхүү аяллаараа дамжуулаад олж байгаа мэдрэмж, туршлага медиагаар дамжуулан хуваалцах бүтээлч хүсэл надад төрсөн. Тэгэхээр контент хийх бол миний хийх дуртай зүйлсийн нэг гэсэн. Тэгэхээр энэхүү сувгаараа би 20-од настай цуг ирдэг хүсэл мөрөөдөл, сорилтууд, бодит мэдрэмжүүдээ 20 something агуулгын хүрээнд хуваалцсан. Харин ажлын талбар дээрх төгөөд маань Cabin Crew Diary нэртэй цоврал бичлэгүүд байх болно. Энэхүү бичлэгээр би хэрхэн онгоцны бүхэгийн ажилтан болсон хувийн туршлага, ямар шаардлагууд тавигддаг вэ? Бүхэгийн ажилтан гэж хэмбэ? Үндсэн өөрөг юу байдаг вэ? Заавал ихтэй сургуульд энэ чиглэлээр сурах шаардлагатай юу? Яагаад онгоцны үйлчлэгч гэхээ болсон бэ? Үйлчлэгээний ажилтан тавигддаг зарим стандартууд, түгээмэл сонирхдаг асуултуудад мөн хариулсан байна. Тиймээс энэ бол Cabin Crew-гийн тухай биш, зөвхөн 20-од настай Биндрягийн хувийн бодол, мэдрэмжийн тэмдэглэл шүү гэдгийг анхааруулъя. За тэгээд нэг зүйлийг дахин сануулж хэлэхэд би бол одоо юу гэдэг чинь агаарын тээвэр нисэх энэ зүйлтэй одоо амьдралынхаа нэгэн бүлэг сэдвийг хэсэг хугацаанд холбоод хамт алхаж байгаа хүн болохоос ш яг энэ салбарыг төлөөлж байгаа хүн бол ердөө биш шүү. Одоо бүгдээрээ ингэдэм байна, бүгдээрээ тэгдэм байна гэдэг ч юм албаны байдлаар ерөөсөө ойлгож болохгүй. Энэ бол одоо би ингээд мэдрэмжээ хуваалцах дуртай хэлжсэн шиг одоо юм бүтээлч юм хийх дуртай учраас хуваалцж байгаа хэрэг болохоос ш ерөөсөө юм албан ёсны байдлаар ерөөсөө харж болохгүй. Зүгээр л нэг юм ярьж байгаа нэг хүн гэж ойлгох хэрэгтэй. Тийм байна. Хэрвээ би одоо барилгачин байсан бол өдөр болгон барилгынхаа талаар л ярих байсан. Барилга барьж байгаагаа хуваалцсан, барилга барьж байгаагаа сторид нь. Тэгээ би тэгэхээр хийж байгаа ямар ч зүйлээ тэхэл байсан гэдэг утгаар л энэ бичлэгийг хараарай guys. За ингээд бичлэгэнд орцгоё. Яаж яваад юм болсон бэ гэхээр би 2023 онд нөгөө гадаадад хэсэг хугацаанд ажиллаж амьдарч исэн. Тэгээд тэр үед манай ажлын залуу бартендер Матио гэж залуу байсан байхгүй. Тэгээд Матигийн найз охин Шелби гэдэг нэг охинтой би танилцчихсан. Тэгээд Шелби юу гэдэг вэ гэдгсэн чинь flight attendant гэдгсэн байхгүй. Би тэгээд тэр охины байгаа байдал нь нэг тийм амар хөөрхөн ер нь нэг амар Шелбигийн одоо би авч байгаа ч юм уу байдал надад таалагдсан юм аа. Тэгээд тэгсэн чинь flight attendant гэдгсэн чинь хүүх ийм ажил мэргэжлэрээ хороод хэлэхэд байдаг те гэж би ингээд нэг амар ингээл нэг юм сэрэл гэрэл асаад ч юм уу тэгээ явцаахгүй. Тэгээд бас гадагшаа ийш тийшээ зарчхад ингээд онгоцны ажилтнууд ингээд гой дөрөнд туцамссан, гой хүмүүстэй харьцаал эмэгтэй хүний хийж болох бас хамгийн ийм glow up байж шүү дээ. Тэгээд гаднаасаа их бас гоё харагдаад ер нь би бас нислэгийн ажлыг нислэгийн салбарыг бас аяг сонирхоод эхэлсэн байсан. Тэгээд би тэр оройноо нэг амар тийм тогтолсон мэдрэмж аваад тэгээд Away from the Top гэдэг нэг Американ байдаг шүү дээ. It's assess the window. Бидрийг жоохон байхад ингээд гардаг байсан. Нэг их чи ингээл онгоцны үйлчлэгч болох гол ингээл амар олон сар бэрхшээлийг даваал тэгээ яг ингээд эцэст нь мөрөдлийнхаа ажилд ороод ингээд шинэ дүрмд турцаа өмсөөд нүрээ будаад аэропортоор ингээд амар өөртөө ихтэй алхаж байгаа нэг тийм сценийг тэр орой би бүр Apple TV-гээс захиалж үзээд тэгэл ингээд амар тэр орой би амар догтлол ингээд нэг гэрэл асаал явцсан. Тэгэл нэг тийм болж чадах юм шиг болмоор юм шиг айгүй олон газар мадраар ингээд явах юм биш үү тий бас хүмүүстэй харьцсан тэгэл ер нь багтаа би ч гэсэн нэг онгоцны үйлчлэгч болох юмсан гэдэг нэг 5% болтгой бодол надад бол бэйс байхгүй. Тэгээд би яг намран Монголдо буцаж ирээд тэгсэн чинь манай одоо ажиллаж байгаа газрын сонгон шалгаруулалт нь болж таарсан. Тэгээ яг зөв цагтаа ирнэ гэдэг шиг яг ингээд тайминг яг ингээд таарад тэгээ би анкета бүрдүүлээд ярилцлагандаа ороод тэгээд цаашаа ингээд хөврөө явцсан. Баггүй миний хувьд бол яг тийм. За одоо энэ дээр залгуулад бас хүмүүсийн сонирхдаг хэдийд асуултуудтай ингээ холбочих. Тэгээд ямар шалгуурууд тавигддаг вэ, шаардлагууд байдаг вэ гэдгийг асуусан байсан. Би яг одоо хувийн туршлагаараа хариулахад тухайн үед намайг одоо ороход бол
хит ерөнхий юм байсан. Ихтэй сургууль төгссөн. TOEIC-ийн 500-аас дээш оноотой байх. За тэгээд 165-аас 175 см-ийн өндөртэй нэг тийм үндсэн ийм шалгуурууд байсан. Тэгээд ингээд анкетын шатныхаа юмнуудыг би аваачиж өгчөөд TOEIC-ийн шалгалтын Монголд авдаг нэг газар байт юм лээ. Тэрийг нөгөөд тэгээд анкетын шатандаа дуудагдаад ярилцлагад тэгээ ярилцлагандаа тэнцвэл 2 сарын сургалтанд ингээд суугаад тэгээд нислэгийн шалгалтуудаа өгөөд ингээд тэнцснийхаа дараа ч юм уу те LBS-аар ажиллаж эхэлсэн ийм байгаа. Тэгээ ерөөдөө шаардлагууд нь гэвэл ийм бусад airline авиакомпаниуд ч гэсэн маш ойролцоол байт юм билээ. Тэгээд яагаад өндөр заадаг вэ гэд заад юм бол гээд одоо ботход болохоор юу юм бэлээ. Онгоцны нөгөө нэг юм юу байгаа шүү дээ. Энэ одоо ингээд онгоцтэй. Онгоцны нөгөө юм ачааны тээшний тавиур байгаа шүү дээ. Дотор нь ачаагаа ингээд дардаг. Тэр тээшний тавиурыг ингээд хөөрж буух үед ингээд заавал хаалттай байх хэвээр аюулгүй ажиллагааны үүднээс. Тэгээ тэр тээшнийхаа тавиуранд ингээд хүрэхгүй болвол заавал хөр шаардлагатай учраас өндрийн шаардлагыг тавьд юм лээ. За тэгээд яагаад бас онгоцны үйлчлэгч гэхээ болоод бүхийгийн ажилтан гэж яриад байна вэ гэхээр юу юм бэлээ. Яг ингээд орсон чинь бас харагдаж байгаа шиг тийм амархан зүйл бол биш. Хүмүүстэй маш олон хүмүүстэй ингээд харьцсан, хүмүүсийн арга ивийг ингээд олон тий сургалтуудад хамрагдана. Ингээд харагдаж байгаагаас өөрөлтөө 2 сарын сургалтанд ингээд суугаад тэн дотор маань одоо ингээд аюулгүй байдлын сургалтууд, анхны тусламж, эрүүл мэндийн тий тэгээд ослын үед авраа хамгаалах, нүүлгийн шилжүүлэх гэдэг ингээд аюул олон бүлэг сэдвүүдэд тийм хүрээндээ суралцдаг. Яагаад эдгээрийг суралцдаг вэ гэхээр зөвхөн үйлчлэгээний ажилтан биш энэ хүн чинь одоо бүхий ажилтан гэдэг хүн чинь онгоцны нөгөө нэг аюулгүй байдлын ажилтнууд тахгүй хамгийн байхгүй ч гэжтэй аюулгүй байдлын ажилтнууд юм бэлээ. Тэгээд тийм болохоор үйлчлэгээ үзүүлэх нь бол аюулгүй байдлын бол дараа ордог. Тэгэхээр хүмүүс бол зөвхөн ингээ хоолцоо зөөгөөд идэх хүмүүс гэж бол ойлгож болохгүй. Энэ бол бэлтгэгдсэн, мэрэгшсэн ослын үед таныг нүүлгийн шилжүүлэх шаардлагатай үед амь насыг чинь авран хамгаалах үүрэг хүлээсэн аюулгүй байдлын ажилтнууд. Тийм учраас онгоцны үйлчлэгч, агаарын хөлгийн үйлчлэгч биш, онгоцны бүхийгийн ажилтан гэдэг нэр томьёо аль биесээр одоо хэрэглэх болсон юм байна лээ. Тэгээ тэрийг би бас ороод бас илүү сайн ойлгож байгаа. Байнга бид нар бас ингээ сургалтуудад бас ингээ хамрагддаг. Жил болгон одоо юм ослын үед яаж ажиллах уу те ер нь бол бас их харагдаж байгаас өөр айгуу тийм сорилттой л ажиллалтай. За тэгээд сурах шаардлага байгаа юу? Би одоо ингээд 4 жил юм мэргэжлэр сурах уу? Яавал зүгээрээ гэдээ асуусан байсан. Хүмүүс манай хамаатны дүүнер ч гэсэн асууад байгаа хгүй. Тэгэхээр миний хувьд л сурах шаардлагагүй баха. 4 жил тэрний оронд те илүү нарийн мэргэжлэр ч юм уу дараа нь те ажиллаа хийхээ боллоо гэхэд backup plan ч юм уу те байх хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор илүү нарийн мэргэжлэр сурвал зүгээр юм болоо. Тэгээ ирээд ихэнх авиакомпаниуд ер нь бүгдээрээ л ерөөсөн онгоцны үйлчлэгчээс сурсан байх гэдэг шаардлага тавьдаг газар бараг байхгүй хаа. Ер нь бүгдээрээ л өөрсдөө шинэ хүмүүсээ сургаад авдаг юм сургалтын баацтай ч юм уу байдаг болохоор ерөөсөө 4 жил сурах шаардлагагүй байх. Бас ямар нэгэн сургалтын хэмжээнд гадуур бас ерөөсөө суух хэрэггүй. Тэгээд мэдэрж байгаа зүйлсээ одоо бас ярий те. Бас ороод бас айгүй ойлгосон зүйл нь aviation гэдэг чинь болохоор тэр чигтээ юм дүрм жором гэдэг зүйл стандарт гэдэг юмд ингээд баригдаж байдаг. Нэг хүн орж ирэл энийг ингэж хиймээрэй ингээл ингээд нэг тэгээд байдаггүй. Бүх юм ингээд цагаан дээр хараар бичигдсэн. Яагаад тэгэхээр зорчигч нарын аюулгүй байдалтай одоо энэ онгоц ниснэ гэдэг чинь тэр чигтээ л амар тийм дүрм жором стандарт тооцоол шүү дээ. Тийм болохоор хүний амь нас яригдж байгаа зорчигчдын ингээд аюулгүй байдал амь насыг ингээд тээж явж байгаа хүмүүс учраас бүх юм дүрм жормын дагуу стандартынхаа дагуу угаасаа хийх ёстой. Энийг ингэх л ёстой гэсэн бол ингэх л ёстой. Тийм болохоор ингээд юниформ ингээд өмсгөрч гэсэн яг ингээд сургууль бид нар форм өмссөн ч гэсэн яг ингээд сургуулийнхаа дүрмийг баримтлаа л тий нэг нийтийнхаа хим хэмжээнд ингээд тохироод ингээд явдаг штеп. Тэрнтэй адилхан aviation болохоор тэр чигтэл дүрм журам стандартын тухай байд юм билээ. Тийм болохоор нэг тийм дураараа ч юм уу хин нэг юм байдаггүй. Яг дүрмийг үргэлж дагаж стандартыг мөрдөж ингэж явдаг. Тийм байгаа. Тэгээ дээрэс нь бас ажлын талбартаас гарч байгаа гэдэг утгаараа хамт олон бусад хүмүүстэй одоо өөр генерашны хүмүүстэй нэг доор ажиллаж байгаа учраас тэр хүмүүстэй дасан зохицох, багаар ажиллах гэдэг нэг ийм юмыг бас аягүй суралцж байгаа. Тийм. Тэгээд одоо өөр бас нэг асуулт
байсан. Тэр нь юу вэ гэхээр ямар нислэгэнд буугаад ямар нь буудахгүй вэ гэд. Холын нислэг байх юм бол тэндээ буугаад ч юм уу ингээ амраад үлдэж байгаа. Харин ойрын нислэг сөөвөл бэжин ч юм уу те нэг талдаа 2-3 цаг 4 цаг явж байгаа нислэг дээр болохоор хоёр талдаа зорчигч аваад ингээд нэвт явдаг гэсэн. Ялгаа нь тэрэндээ байдаг. За тэгээд ажил дээрээ хизээ ирдэг вэ гэдэг. Аэропорт дээрээ болохоор олон улсын нислэгт үндсэн бааз буюу компани дээрээ 1 цаг 30 минутын өмнө дор хаяж ирсэн байдаг. Тэгээд тхийн тулд одоо жишээ нь 9:25-аас бид нэр хөөрөх байлаа гэж ботход зөвлөний 6 цагаас ихний хүнээ авд ингээд гэрээс нь аваад 6 цагт бэлэн болохын тулд 5 цагт босдог ч юм уу те. Ер нь зорчигчдоос бараг 4-5 цагийн өмнө бид нарын ажил эхэлсэн байдаг гэж ойлгож болно. Би бол яг энэ цаг хугацаагаа бол ингээд амьдралынхаа бас нэг хамгийн олон мөнгө, олон мэдрэмжтэй, хамгийн баялаг юм чаптер гэж хардаг. Тэгээд үйлчлэгээний зарим нэгэн стандартуудын талаараас хүмүүс сонирхсан байсан. Ямар стандарт гэдэг вэ гэдэг. Ерөнхийдөө бас үйлчлэгээ үзүүлж байгаа те. Үйлчлэгээний ажилтнууд болохоор зорчигчдод нүдэнд дулаахан эерэг сэтгэл төрүүлэх одоо энэ нь бол маш чухал байдгийн байлээ. Тийм учраас одоо жишээ нь хумсны өнгөн дээр гэхэд илүү натурал ийм стандартчлаад гэдэг өнгөний кодууд байдаг. Тэгээд үсээ бол ингээд бас байнга юм өсний юм гоё жимгэр ээждэг те. Аль ч эйрлайнд очсон ингээд бүгдээрээ үсээ ингээд шуугаад ингээд жигд байдаг. Мэдээж хоолоор үйлчилж байгаа хүмүүс учраас бас нэг бодлын тийм байдаг бах те. Тэгээ олонний өмнө бас байгаа. Чин өдөрт бараг бид нар 500 хүнтэй заримдаа тэгээ том онгоцоор эсвэл 500 хүнтэй хоёр талдаа уулзж байгаа шүү дээ. Тийм болохоор зорчигчдоо хүндлээд тэгээ үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс гэдэг утгаараа үргэлж гадаад төрхөнд анхаардаг. Тийм болохоор байнга ингээд зөвхөндөө өнөртөө бас авч явдаг, косметик авч явдаг. Нислэг болгохынхаа өмнө гадаад төрхөдөг appearance check ингээд бие биенийхээ ингээд шалгаад ингээд бас юу яадаг юм үйлчлэгээний юм стандартууд байгаа. За тэгээд airport дээр нэг өөр гутал салжимсууд онгоцондоо бас өөр гутал өмссөн байгаа. Хэрвээ та анзаарах юм бол тийм байдаг. Тэгээд дүрм тоцвол үргэлж эндүүдлэгтэй цэвэрхэн байх хэвээр бүх хувцас ингээд эндүүдлэгтэй ер нь тийм байх хэвээр. Энэ ажилд орсноос хойш байн ингээ хуц сунар маань ингээл амар анхаардаг амар нэгт юм ба бүр илүү эмхтэлэг болж өөрчлөгдсөн юм шиг надад санагддаг. Ер нь яриад байвал аль зөндөө юм байгаа. Тэгээ ерөнхийдөө миний түүх бол ингэж эхэлсэн. Тэгээ би яг багийнхаа өсвөл мөрөдлийг санаандгүй ингээд биелүүлээд одоо ингээд ажиллаад явж байгаа junior cabin crew. Тэгээд senior буюу одоо ингээд айгүй олон жил ажилласан хүмүүс бол байдаг. Үлгэр жишээ ингээд тэгээ ажиллаа амар гоё хайрлж хүндлээ гоё хийдэг хүмүүс бол ингээд байгаа. Тэгээ миний хувьд бол нэг тийм амар эрдмийн оргилд гарчаад гэдэг шигтэй ярьж байгаа юм бол биш, зүгээр л бас өмнө нь ингээд бүтээлч ажил хийх айгу дуртай байсан. Тэр сонирхолтойгоо ингээд холбоод эдгээр бичлэгүүдийг хүргэж байгаа шүү. Тэгээд дараагийнхаа бичлэгтэр бас бүр илүү детальчлаад одоо ярих гэж бодож байна. За баярлалаа. Баяртай. Ямар гинт босгоч.